Оюурд нь огцорсноор ер нь бол хамтарсан засгийн газрын үед бий болсон үргэлжлүүлсэн маш их олон бүтцүүд тэр дундаа 45 үндэсний хорооноос 29-ийг нь татан болгосон байна. Хяналтын бүтээмжийн менежерүүдийг цөлсөн байна. Улсын төсвийн орлого бол 2 их найдаар дутсан байл ил болж байна. Давчхандаа бол бид нар бодит байдалтайгаа нүрд болж байна. 2025 онд болсон чухал үйл явдлуудын нэг нь яалтчгүй огцор хамрахын жагсаал. 22 өдрийн турш үргэлжилж анхны болоод өргөгдсөн бүх шаардлагатай хүрсэн органик 50 замаар өрнөсгийн жагсаалын бидэнд өгсөн бидэнд үлдээсэн зүйлийн тухай ярилцгаая. За энэний үндсэн шалтгаан нь бол ерөнхий сайд оюун эрдэнийн засагласан жилүүдэд иргэдийн хоримтлагдсан бохимдол байсан гэдгийг бид нар мартаж болохгүй. Шалан дээр ханаа живтэх хүүхдүүд, угаартаж нас барсан иргэд, бензинд очрлох иргэд, татварын дарамтад хаалгаа барьсан компаниуд, эрх мэдэлнүүдийн хүүхдүүдэд л олддог боловсролын зээл, бодит байдалд хичнээн хичээгээд дээрдэхгүй иргэдийн амьдрал бүгдийг төлөвлөж, хяналтгүй бүгдийг хамсан засаглал, сүр хүчингүй төрийг үүсгэж, парламентын засгийн газрын харьяа байгууллага мэт сул дорой өөрийг нь сүрсэн хэнийг ч болов гүтгэн доромжилтыг сошиал троллууд хүссэн бүхнээ 20 суугаар зэрэг цацаж хэвлэлийн амыг хамгисан хаалттай тарих угаалдаг. Сонгуулийн үр дүнг наймаалтсан дарангуйлал хувилдааны он жилүүд. Энэ бүхэн дуурсан иргэд шудраг усыг мэдэрсээр ирсэн залуусын эцсийн тесрэгцэг нь ерөнхий сайд оюун эрдэнийн хүү болон бэрийнхэн тансаглалын тухай мэдээ байлаа. Жагсаалын зохион байгуулалт. Үе тэнгийн 10 гаруй залуус цуглаж энэ бүхэн хэрэг сэтэрсэн тухай санал нэгдснээр огцор хамрахын жагсаал зохион байгуулагдах эхлэл болсон. Тэд олон цагийн турш ярилцаж жагсаалыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах тухай санал солилцсноор жагсаалын нэрийг огцор хамрахын хэмээн тогтож ердөө маргааш өдрөөс нь эхлэн сүнхтэй жагсаалыг эхлүүлсэн байна. 5 дугаар сарын 14 жагсаалын эхний өдөр. Залуус 5 сарын 14-нд огцор хамрахын нэртэй сошиал хаягууд нээж түүн дээр ерөнхий сайд оюун эрдэнэийг огцруулах 8 үндслийг танилцуулсан. Түүнд ерөнхий сайд оюун эрдэнэ ёс зүйн болоод улс төрийн хариуцлага хүлээж огцрохыг шаардчээ. Мөн уй хэмээн захим талбарт захим өргөдлийг санаачилж нэг өдрийн дотор 11,000 гаруй иргэний гар үсгийг цуглуулж чадсан байна. 5 дугаар сарын 15 жагсаалын 2 дахь өдрийн дараа зохион байгуулагчид 2 өдрийн жагсаалынхаа үр дүн процессыг дүгнэж тодорхой хөтөлбөртэй, тодорхой цагтай байх нь зүйтэй гэж үзсэн. Мөн өөрсдөө ч жагсаалын дотоод зохион байгуулалтаа наривчилж, жагсаалын дизайнер, жагсаалын аюулгүй байдлыг хариуцагч, жагсаалын сошиал хөгжүүлэгч, жагсаалын зурагч, жагсаалын зөвлөх, жагсаалын communication стратегч, жагсаалын аналист, сайн дуу ахныг зохицуулагч, фэшн координатор, логистик хариуцагч, DG, ажиглагч, мониторинг хариуцагч болон хөтлөгч буюу тэдний нэрлэгээр сүм түшигч нарыг томилжээ. Жагсаалын зохион байгуулагчид бол маш том үүрэг хариуцлагуудыг хүлээж авсан. Жишээлбэл жагсаалын аюулгүй байдал хариуцсан үнийг харахад жагсаал ямар аюултай нөхцөлд байсан нь харагдах болно. Энэ үеэс эхлээд жагсаал илүү ойлгомжтой өгөөд цар хүрээнд илүү өргөжж ирсэн. Яагаад тэгэхээр 3 том ахиц гарсан. Нэгдүгээрт нь жагсаал бол илүү органик гэдгийг нотолж эхэлсэн. Хоёрдугаарт жагсаал илүү тайван, гуравдугаарт илүү тодорхой болсон. Тодорхой гэдгийн гол шалтгаан бол жагсаал хөтөлбөртэй болсноор өдөр болгон хүмүүс хэдэн цагт ирэх, хэдэн цагт харах, ажлаа төлөвлөх боломжтой болсон. Магадгүй өмнө нь бол хизээ эхлээд хизээ дуусах нь тодорхойгүй, хизээ ямар асуудал шийдэгдэх нь үл мэддэг жагсаалууд болж үр дүнд хүрэх нь талаар нэг болдог байсан бол энэ удаад жагсаал хизээ эхлэх, ямар үр дүн, ямар шаардлагуудыг тавьж байгаа маш тодорхой болж ирсэн. Тийм учраас өдөр болгон ирэх хүмүүсийн тоглол өссөн. Хоёрдугаарт жагсаал тайван байдлаа алдаагүй. Энэ жагсаалын нэг онцлог бол жагсаал цуглаанд ирсэн хүн болгоныг жагсааж тойруулах биш, суухыг уриалж байсан. Өдөр болгон суух. Хэрвээ жагсаалыг дэмжиж байвал суугаарай гэдэг уриал энэ жагсаалын хамгийн амин чухал уриалгуудын нэг байсан. 3 дугаарт органик буюу эрүүл жагсаал болсон. Үүний нотлохоо нь өдөрт хэдэн хүн ирэхээс үл хамааран хөтөлбөрийнхээ дагуу тогтмол байсан дурчээ. Тийм учраас аруулаач ирсэн, хориулаач ирсэн тэд тухайн хөтөлбөрийнхээ дагуу тогтмол цуглаж улам иргэдийн итгэл нэмэгдэж эхэлсэн. За үүгээр зогсохгүй 30 минут тутам цаг тутам жагсаал таньдуулсан хандивын мэдээлэл орлого зарлага тайлгнаж ирсэн нь жагсаалыг эрүүл органик гэдгийг маш том баталгаа олж чадсан. 5 дугаар сарын 16 жагсаал хөтөлбөртэй болсноор хүмүүст илүү тодорхой болж өдөр болгон тогтмол ирэх хүмүүсийн тоо нэмэгдсэн байна. За мөн яг энэ үе жагсаалыг хартсан тэдний эсрэг цахимаар бүтгэн доромжилсан улс төрийн бусад хүчин талуудтай холбосон мэдээллүүд бол ихээр гарах болсон. За ийм зохион байгуулагчид хэний ч тал биш. Гэхдээ тогтолцоонд хамгийн хэрэгтэй өөрчлөлтүүдийг авчрахаар зорж байгаа гэдгээ баталж тодорхой илэрхийлэхийн тулд шаардлага өргөдөхөөр шийдвэрлсэн. За үүнд нэгдүгээрт Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэийг ёс зүйн болоод улс төрийн хариуцлага хүлээж огцрохыг шаардсан. Хоёрдугаарт дараагийн буюу шинээр байгуулагдах засгийн газрыг эвслийн засгийн газар байхыг дэмжихгүй хэмээх шаардлага гаргасан. Гуравдугаарт нь албан тушаалтны бус тогтолцооны тогтвортой байдлыг дэмжих буюу Монгол Улсын үндсэн хуульд ямар нэгэн өөрчлөлт оруулах аливаа санаачлагыг дэмжихгүй хэмээх 3 дахь шаардлагыг дэвшүүлсэн. Өргөдгсөн энэхүү 3 шаардлагын цаана чухам ямар агуулгууд байгаа тухай товчхон задлж тайлбарлав. Нэгдүгээр ерөнхий сайдыг огцруулах шаардлага өгсөн. Ерөнхий сайд огцруулах засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцордог. Хоёрдугаарт
засгийн газар огцорсноор дараагийн засгийн газар байгуулагдахад уг засгийн газрыг эвслийн засгийн газар байхыг дэмжихгүй гэдэг шаардлага хүргэсэн. Өөрөөр хэлбэл парламентын 94-95% хамарсан том эвсэл ямар сөрөг үр дүнд хүргэдэг вэ бид бүхий л талбар дээр харсан. Тийм учраас Монгол улсад сөрөг хүчин хэрэгтэй буюу хяналт хэрэгжүүлдэг хязгаарлалттай парламентын институцийг ажилуулахыг шаардсан юм шаардлага. А 3 дугаарт альва нэг хүний ганцаарчилсан түрэмгий засаглал биш. Аль эсвэл тогтургүй тийм төрийг бий болохоос сэргийлэхийн тулд бид үндсэн хуулийн альва өөрчлөлт түүнийг хийхийг хүссэн санаа аргалыг бол дэмжихгүй гэдэг шаардлага бол тодорхой илэрхийлсэн. Эдгээр гурван шаардлага бол тухайн үеийн эрх мэдэлд байсан бүхий л институцүүдэд хамарсан шаардлага байсан. Тэгвэл энэ үеэр ерөнхий сайд оюун эрдэнэ хэвлэл төвсөн ярилцлагатаа жагсагчдыг ялаанууд хэмээн доромжилж жагсагчдын гаргасан шаардлагыг үл хүндэтгсэн хандлага гаргаснараа жагсаалд оролцох иргэдийн оролцоог улам ихээр нэмэгдүүлсэн. Тэгвэл яг энэ өдөр жагсагчдын тоо 4,000 төрсөн байна. Энэ үеэр ерөнхий сайдын хит хаалттай зохион байгуулалтайгаар мэдээлэл түгээснийг эсэргүүцсэн сэтгүүлчид нэгдэж мэдээлэл гаргасан бөгөөд энэ нь ерөнхий сайдыг ийм хаалттай хязгаарлагдмал хүрээнд зохион байгуулалтайгаар мэдээлэл түгээдэг жишгээ зогсоохыг шаардсан огцор хамархан жагсаалын төрлөخت хүч нэмсэн үйл явдал байсан. 5 дугаар сарын 18 жагсаалын 5 дахь өдөр. Мөн энэ өдөр Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн үрэлсэх хэвлийн төлөөлөгчөөрөө дамжуулан үндсэн хуулийн аливаа өөрчлөлтийг ямар нэгэн байдлаар дэмжихгүй гэдгийг илэрхийлснээр огцор хамархан жагсаалын өргөдгсөн 3 шаардлагын нэг нь энхүү биелэл болсон байна. Жагсаалын 7 дахь 8 дахь өдрүүдээс эхлээд огцор хамархан жагсаалтай зэрэгцсэн эсрэг сөрөг жагсаалууд гарч эхэлсэн. Монгол Ардын намын баг урал болсон өдрүүдэд хэд хэдэн сөрөг жагсаалууд гарч тэдгээр жагсаалд оролцсон хүмүүсийн зүгээс огцор хамархан жагсаалын зохион байгуулагч руу халдсан тохиолдол гарсан. Огцор хамархан жагсаал нь ил тод нээлттэй гэж өөрсдийн орлого зарлах хандивын мэдээллийг цаг тутам мэдээлж байсан бол яг үнтэй зэрэгцээ явж исэн сөрөг жагсаал нэрийн дор хэн хүмүүсийг цуглуулж, хэн талбай дээр хүмүүсийг автобусаар зож тэднийг чухам хэн зохион байгуулж санхүүжүүлж байсан нь нууц хөвөрүүлсэн. Маш том ялгаа, маш том ялгуурлал. Миу элдв 7 жагсагчдыг хаанаас нь санхүүждгийг огт ирж хайхгүй мөртлөө хідэн залуучууд дөрвтойхон үлгэр жишээ жагсаал хийгээд тайлан тооцоогооч ил зарлаад байхад байнга л худалдагдсан, санхүүжсэн гэж хуцаж байна. Тэгээ энийг заавал оруулаар. Энэ бол хамгийн гоё хэсэг байл шүү. Энэ бидрийг угаасаа хамгийн гөржаа хэсэг. Гөрөө тийм шудраг юм бол тэднийг бас үзэлтэй. Бохомдод. Мөн энэ үеэр ардчилсан ам засгийн газраар гарахаа мэдэгдснээр огцор хамархан жагсаалын өргөдгсөн шаардлагын нэг болох Монгол улс сөрөг хүчиндээ болох хэмээх энэхүү том зорилго бол үндсэндээ биелээ олсон гэж хэлж байна. Ийхүү үргэлжилсээр жагсаалын 10 дахь өдрөөс эхлээд огцор хамархан жагсаал зөвхөн Монгол улсын хувьд биш бүс нутгийн цаашлуул дэлхийн нийтийн анхаарлын төвд орж ирсэн. За үүний нотлохоо бол огцор хамархан жагсаалын тухай мэдээлэлүүд Washington Post, ABC News, AFP News, Франц болон Япон солонгосын хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар төгснөөс харж байна. Мөн огцор хамархан жагсаалын зохион байгуулагчид жагсаалаа тогтвортой үргэлжлүүлэхийн тулд талбай дээр болж буй бүхий л арга хэмжээтэй зохицсон бөгөөд номын баяр, их сургуулийн танилцуулга, бүх нийтийн гүйлт, одонгийн баяр, төгсөлтийн баяр, хүүхдийн баяр, нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийн танилцуулга өдөрлөг, төрийн айлчлууд хэд хэдэн сөрөг жагсаалуудтай жучраа олж тууштай жагсаар байсан гэдгийг онцлох хэрэгтэй. Жагсаалын 12 болон 13 дахь өдрүүдэд Австри улсын ерөнхийлөгч Монгол улсад айлчилснаар төв талбайд жагсаалыг зохион байгуулахгүй байхыг цагдаагийн албанаас үссэн. Жагсаалыг зохион байгуулагчид түүнийг хүндэтгэх үзэж байршлаас олсон бөгөөд энэ өдрүүдэд жагсаал эрх чөлөөний талбайд үргэлжилсэн. За гэвч жагсаалын 13 дахь өдөр буюу эрх чөлөөний талбайд зохион байгуулсан өдрөөс эхлээд жагсаалын зохион байгуулагчдыг машинтай хүмүүс дагаж, мөшгөж, ямарваа нэгэн байдлаар халдгаар отож, үг үйлдэлээрээ дарамтлах тохиолдлууд гарч эхэлсэн. Харин зохион байгуулагчдын зүгээс өөрсдөө хамгаалах цорын ганц арга нь жагсаалаа тайван замаар үргэлжлүүлж, илүү олуулаад цуглах, илүү хурдан огцруулах байсан. Жагсагчид талбай цуглахаас гадна захим орчин 120 гаруй мянган иргэдээс гарын үсгийг цуглуулж, сошиал медиад ирж жагсаалынхаа бүхий л мэдээллийг нээлттэй ил тод мэдээлж, улсын хурлын гишүүн болон намын бүлгийн дарга нарлоо ерөнхий сайдыг огцруулахыг шаардсан иргэдэд дэмжих утга өгөх мессеж илгээхэд уриалах, цаасаар болон имэйлээр албан мэдээлэл хүргэх, хизээ хаана хэрхэн уулзах хүсэлтэй байгаагаа намын бүлгүүдэд болон улсын хурлын даргад хүргүүлэх гээд олон ажлыг зэрэг хийсэн. Энэ хугацаанд тэднийг дэмжиж талбай дээр 4 гишүүн үгээ хэлж нийт 6 гишүүн ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсгийг зурсан байна. 4-р хэсэг үр дүн. Огцор хамархан жагсаал зүгээр нэг жагсаал байсан юм биш. Өдөр болгон хөтөлбөрийнхөө дагуу явах, иргэдэд улс төрийн боловсрол олох яриа, үе хоорондын эв нэгдэл, нөхөрлөл, нэгэн болоод өөрсдийн амьдралыг иргэн нэг харах, дуу хоолойгоо өргөх, туршлагаа хуваалцах талбар болж соёлын томоохон өөрчлөлтийг дагуулсан. Энэ бол сайн жишг. Жагсаалын 16 дахь өдөр буюу 5 дугаар сарын 29-ний өдөр улсын хурлын даргад хүргэлсэн шаардлагын дагуу улсын хурлын дарга амар баясгалан жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзгаа илэрхийлсэн. Жагсаалын зохион байгуулагчдыг төлөөлж 4 хүн уулзалтад орсон бөгөөд
Улсын хурлын зүгээс парламентд судалтай бүх намын төлөөлөл байнгын хороо болон тамгын газрын удирдлагууд уулзалтад оролцож шаардлагуудаа танилцуулсан байна. Улсын хурлын дарга төлөөллүүд жагсаалын шаардлага зохион байгуулалтыг хүндэтгэж байгаагаа санал нэгтээ илэрхийлсэн жагсаалын өөр нэгэн амжилт үр дүнгийн илрэл байсан. За энэхүү ерөнхий сайдыг огцруулах хэсэг асуудлыг улсын хурлаар хилцүүлж шийдвэрлэхэд томоохон ахиц гарсан байна. Гэвч нөгөө талаас нь харах юм бол улс төрийн болоод ёс зүйн хариуцлага үлээгээд аль бирт огцрох ёстой ерөнхий сайд нь өөрийн асуудлыг эхлээд намын асуудал болгож удаадан засгийн газрын цаашлуулбар парламентын хэмжээний асуудал болгосон нь огцрох амархан жагсаал хичнээн урт замыг хичнээн бэрх замыг туулсан гэдгийг илэрхийлэл болно гэж хэлж байна. Жагсаалын 19 дахь өдөр хөтөлбөрийнхөө дагуу тогтсон цагтаа цуглаж тогтсон цагтаа Монгол улсын төрийн дуулыг бахархалтайгаар дуулснаар жагсаалын өндөрлүүлж ирсэн залуучууд Монгол улсын ерөнхий сайд оюун эрднийг огцруулах хэсэг асуудлыг улсын хурлаар хилцүүлэх өдөр буюу жагсаалын 21 дахь өдрийг хүртэл жагсаалаа захимжилжүүлж жагсаалын 21 дахь өдөр буюу даваа гарагийг 1 дахь өдөр хэмээн зарласан юм. Жагсаалын 21 дахь өдөр. Энэ өдрийг огцрох амархан жагсаалын хамгийн оргил өдөр гэж хэлж болно. Учир нь гэвэл энэ өдөр 7000 гаруй иргэн төвдөл байдаа цуглаж, дуулж, үжиглэж, үгээ хэлж, улсын хурлын гишүүдийг шахаж, ерөнхий сайдыг огцрохыг шаардсан өглөөнөөс орой хүртэл жагссан. Учир нь гэвэл энэ өдөр 21 өдрийн турш төвдөл байдаа жагссан иргэдийн үр дүнгээ үзэх өдөр байсан. Монгол улсын хурлаар ерөнхий сайд оюун эрдэнэд ихтгэл үзүүлэх асуудал буюу ерөнхий сайдыг огцруулах хэсэг асуудлыг энэ өдөр хэлэлцэн. Жагсаал үр дүндээ хүрэх үү, ерөнхий сайд огцрох уу, эсвэл бид үргэлжлүүлээд жагсах уу гэдгээ мэдэх. Ер нь гэхдээ бид нар чинь үргэлжлүүлээд жагсчих магадгүй гэдэг сэтгэл зүйтэй байна. Тэр чинь амар өөр сэтгэл зүй байхгүй тийм. Жагсаалыг эргээд дүгнэхэд бүх зүйл тодорхой мэт харагдавч тухайн үедээ ерөнхий сайд огцрохгүй үл юу болох вэ? Жагсаал үргэлжлэх үү гэдэг эргэл зэвэл маш олон хүний дунд байсан. Тийм учраас хамгийн оргил, хамгийн эзэгтэй өдөр гэж хэлж болно. За энэ орон пауз аваад нэг жоохон дөрсүүд явах хэрэгтэй юм. Ямар ч үггүй. Ингээд фак. Яг оргил юм. Бүх юм толцсон. Тэгэхээр шаардлагуудаа өгвөл тал руу. Тэ буужгинс яг оргил биш. 2025 оны 6 сарын 3-ны 3 цаг 53 минутад улсын хурлын гишүүдийн нууц санал хураалтад 82 гишүүн оролцож ерөнхий сайд оюун эрдэнэд итгэл хүлээлгэхгүй гэж шийдсэн. Энэхүү жагсаал анх дахь шаардлага биелүүлснээр жагсаалын өргөтгсөн 3 шаардлага бүрэн биелээ болсон. Үр дүнгуудыг багцлаад хэлэх юм бол 1-р Монгол улсын ерөнхий сайд оюун эрдэнэ огцорсон. 2-р Монгол улсын эвслийн засгийн газар таарсан. Монгол улс сөрөг хүчинтэй болсон. Ингэснээр Монгол парламентын институцэл өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлж хяналттай засаглал бол бий болсон. 3-р Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх үндсэн хуулийн аливаа өөрчлөлтийг дэмжихгүй буюу өөрийн ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийг сунгах ямар нэгэн оролдлого хийхгүй гэдгээ албан ёсоор мэдгдсэн. Тэгэхээр засаглалын хүрээнд бол энэ 3 өөрчлөлт бол Монгол улсын засаглалд, засаглалын соёлд бол маш том ахис дэвшцүүдийг бол гаргаж чадсан. Мөн үүгээр зогсохгүй үндсэн өргөтгсөн 3 шаардлагаас гадна огцрох амархан жагсаалын үр нөлөө бол соёлын томоохон өөрчлөлтүүдийг бол дагуулсан. Энэ үл жагсаал гэдэг бол айж, жигшмээр эсвэл дандаа захиалгатай зүйл байдаг гэдэг нийгэм тогтсон тэр хардлагыг бол үгээсэн. Өөрөөр хэлбэл залуучууд зардалгүйгээр тайван замаар гагцхүү тууштай зохион байгуулалтаа хийж чадвал үр дүнд хүрдэг гэдэг тэр итгэлийг сэргээсэн. Бүр гүнзгийрүүлээд ярил ковидын үеэс хойш тогтоод байсан нийгмийг айцаар нь нийгмийг хагаралдуулж удирдах болдог гэдэг тэр ковидын дэглэм буюу ковидын PR-ын засаглал бол энэ түрээд өндөрлсөн гэж хэлж болно. Хэвлэлд нэгч нээлттэй мэдээлэл өгдөггүй, нэгч нээлттэй асуултад хариулдаггүй ийм хаалттай засаглал тогтсон байсныг огцрох амархан жагсаал эцэс болгосон. Тэгэхээр энэ бүхэн бол өнөөдөр шууд үр дүн харагдахгүй ч урт хугацаанд Монгол улсын засаглалд Монгол залуучуудын ирээдүйдээ итгэх итгэлд гэрэл тусгасан томоохон өөрчлөлтүүд байсан. Огцрох амархан жагсаалыг сайнаар эсвэл сөргөөр дурсах өчнөө олон тохиолдлууд бол гарна. Ягаад тэгэхээр энэ бол жижиг биш нийгмийн томоохон үйл явдал байсан. Ийм далаацтай үйл явдлууд бол сайн муу олон жишгээ дагуулдаг. Эерэг сөрөг олон үр дүн, олон шүүмжүүдийг ч дагуулдаг. Гэхдээ эцсийн дүндээ энэ бол залуучууд тайван замаар өөрсдийнхөө үндсэн эрхийг эдлээд үр дүнд хүрч болдог гэдэг Монгол улсад арчилсан тогтолцоо ажиллаж байгаа гэдгийг баталж харуулсан хамгийн том үйл явдал байлаа. Эцэст нь талархал илэрхийлээ. Жагсаалын үйл явдлыг цаг тутамд мэдээлжсэн сэтгүүлчдэд хэвлэл мэдээллийн байгууллагуудад жагсаалын зохион байгуулагчдын аюулгүй байдлыг хангахад онцгойлон дэмжлэг үзүүлсэн иргэний нийгмийн байгууллагуудаа жагсаал зохион байгуулагчдыг хүний эрх хамгаалагч хэмээн тодорхойлж хамгаалсан хүний эрхийн үндэсний комисс, нийт жагсаалд оролцогчдын аюулгүй байдлыг хангасан цагдаагийн байгууллагад өдөр тутмын хөтөлбөрт хүрэлцэн ирж оролцсон уран бүтээлчтэй, контент бүтээгчтэй, жагсаалыг дэмжиж хандив өргөсөн иргэд, үзэл санаагаараа нэгдсэн байгууллагуудад бидэнд өдөр болгон ус ундаа өгдөг байсан эмээд иргэдийнхээ дуу хоолой болж жагсаалд нэгдсэн үзэл бодлоо илэрхийлсэн улсын хурлын гишүүдэд цахим болон цаасан хөргөлд нэгдэж гарын үсэг зурсан 100 мянган иргэдэд хүүхдээ жагсаалд оролцоход нь хориглоогүй аав ээжүүдэд жагсаалд оролцсон оюутнуудаа дэмжсэн багш нарт ажилчдаа жагсах боломж олгосон захирлуудад
эцэст нь энэ жагсаалыг хамтран зохион байгуулсан залуучуудаа баярлалаа. Огцор хамархан жагсаалыг эргээр болон сөргөөр дүгнсэн олон талын байр суурь. Гэтэ та бүхэн зөв зүйл хийсэн гэдэгтээ, зөв зүйл оролцсон гэдэгтээ хизээж битгий эргэлзээрэй. Учир нь огцор хамархан жагсаал бол эрх чөлөөнийхөө төлөө эрд зориг гаргасан үр шимийг нийгмээрээ хүртэх та бидний хамтын ололт юм шүү. Огцор хамархан.